Оюутны холбоо, спортын холбоо, иргэдийн байгууллага гээд ямар ч байгууллагуудыг бүрэн дээрэмдэж зөөр хийх арга хичээл номер 1 шийдвэр гаргах төвшөнд 10 хүн байгаа гэж бодъё. Түүний 2-оос 3 тань найзлан өөрийн багийг бүрдүүлнэ. Хүнийг 4 аргаар удирдах боломжтой гэж үздэг. 1-дүгээрт мөнгө шагнал амлах, 2-дугаарт итгэл үнэмшлээр ятгах, 3-дугаарт айлган сүрдүүлэх, 4-дүгээрт эгог хөндөх. Тэгээд бусдыгаа өөрийн багт элсүүлэх гэж оролдоно. Тэгсэн чадхааргүй эрх ашиг тэдэнд байвал нэмэлт хүч дуудана. Нэмэлт хүч гэдэг нь шинээр 5-аас 6 хүн нэмж оруулж шийдвэр гаргах дээд байгууллагад өөрийн талын тоог олшруулна. Ингэхдээ бид цөөхүүлээ олон салбарын дуу хоолой бутаж байна. Эсвэл бид өрсөлдөгчдөө худалдагдах магадaltaй тул тоог олшруулъя гэж ятгана. Харин шинээр орж буй хүмүүс бүгд өөртөө сөвдөн мөргөж өмнөөсөө гардаггүй байлгах ёстой. Үүний дараагаар өөрт ашигтай шийдвэрүүдээ гаргуулж болно. Жишээ нь оюун эрдэм улсын их хурлыг бүрэн хэн чадахгүй байсан тул жагсаалтыг үүсгэж ямар ч тойрогт танигдаагүй өөрийн хүмүүсийг улсын их хурлд байрлуулна. Улсын их хурлд орох хүсэлтэй нэг дэвшигчид намын дарагдаа сөвдөн мөргөж ам өчгөө өгч үг дуугүй үгэнд нь орхоо илэрхийлж жагсаалтад багтана гэдгээ мэддэг байв. Ингэсний дараагаар хүссэн хулгай луурын шийдвэрүүдээ гаргуулж чадна. Үүний хамгийн том жишээ бол 16 жилийн хугацаатай 50% хөнгөлөлттэй Монгол улсад 10 тэрбум доллар буюу 36 их найд төгрөгийн алдагдaltaй эх орноосоо оруулсан гэрээг батлуулах зөвшөөрлийг ямар ч асуудалгүй Монгол улсын тусгаар тогтнолын өдөр улсын их хурлаар батлуулж чадаж байгаа юм. Энэ мэд 18 тэрбумын ваучер кино үзүүлэх Go Mongolia зэрэг олон хэрэгтэй хэрэггүй тэрбумын төсвийг шийдвэр гаргах байгууллага буюу улсын их хурлаар батлуулж чадсан. Байгууллагада ямар ч хулгай орсон дарагдаа өвдөг сөгдсөн жагсаалтын хэд таг дуугүй байх болно. Эх орныг нь бүтэн дээрэмдэх нүүрсний хуйлдаа болсон ч гэмт хэргийг илчилсэн ч нэг ч үг хэлж чадахгүй. Нүдэн балаа чихэн дүлий байдаг. Энэ бол 1-р хичээл. Энэ арга улсын их хурлд хэрэгжиж байхад та үүнийг оюутны зөвлөл, спортын холбоо, иргэдийн холбоо хаач хэрэглэж тухайн байгууллага тонн дээрэмдэж болно. Хичээл номер 2. Танаа бүлэглэлийн эсрэг дуугарсан бүхнийг тойргоосоо гарга. Мэдээж хэрэг шийдвэр гаргах шатнаас хэн нэгэн та хэдийн зохион байгуулалттай гэмт хэргийг хараад үг дуугарна. Өөрийнхөө засгийн газрын хэрэглэх газрын сайд амар хавсгалангийн компанид бэлгэлсэн. Хин сайд басан оюун эрдэнэ улсын их хурлын дарга амар хавсгалнараас юу асуух вэ гэхээр нэгт та хоёр Монгол улсын нийт иргэн улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10 тэрбум Америк доллар төгрөг шилжүүлвэл 35 их найд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болох үйлс нүүрс худалдах гэрэгтэй гарын үсгээр зугнан баталгаажуулж байхдаа эрхүү гэрээ Монгол улс Монголын ард түмний эрх ашигт их хэмжээний хор хохирол учруулахуйц болж байгааг яагаад олж хараагүй Энэ бортогийн урдыг ашиглах тогтоол өргөн баримтч улсын их хурлын дарга нэр дэвшихгүй гэжсэн 3 сарын өмнө нэр дэвшихгүй гэжсэн дарга маань яаран сандарч нэр дэвшигдэгдэл хийж гисэн. Улсын их хурлын даргаыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. Авилга нүүрсний хулгайг хаацаалсан эв нэгдэл гэж байх учиргүй. Би гомжоод энэ зандагч нар ерөнхий сайдыг хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол боломжийг хулгайлж байгаа. Цалин тэтгэмжийг нэмэх боломжийг хулгайлж байгаа. Хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлж байгаа. Монголын ирээдүйг хулгайлж байгаа. Энэ хулгайчтай хийх тэмцэл гэж ойлгох ёстой. Би нүүрстэд хөөгдөхгүй. Харин нүүрсдийг эх орноос нь Дугурсан болгоныг харлуулж олонний хүчээр тоглоомноос гаргах хэрэгтэй. Жишээ нь нүүрсний хулгайчийг илчилсэн зандан шатрыг ерөнхий сайдаас нь уулгахаар хөдөлтөж намрын инх хоёрыг хөгшин үгэнгээд тороолдуулж бат өмрийн инх хоёрыг намаас хөөх зэрэг бүхий л аргаар эдгээр хүмүүсийг тойргийн гадна гаргах хэрэгтэй. Олон нийтэд бид биш хэд хулгайч гэдэг зохиолыг 15 давхраас гаргуулж ойлгуулах тороол айрам ашиглаж цахим хүч хэрхийл үүдэх хэрэгтэй. Харлуулах ажилда жагсаалтаар болон өөрийн
талын олонний танил хүмүүсээр нэмж үтгэх хэрэгтэй. Жишээ нь Нямбаатар, Баярбаатар, Сайн Зориг гэх мэт гишүүдээр Б2 хоёрыг худлаа чамаагүй харлуулж болно. Худлаа гэдэл давтаад байх хэрэгтэй. Тэгэхгүй бол танаа гэмт бүлэглэлийг тэр чигт нь шоронд оруулж ялж магадгүй. Үүнийг хийгээгүйгээс болж Хятадын мафийн мэн овогтны гэр бүл шиг бүгд цаазын ял авна. Хичээл номер 3. Ард түмэн буюу хөндлөнгийн ажиглагчдыг сатааруулах хэрэгтэй. Та юунд анхаарал хандуулна тэр зүйл томорч гялтганаж байдаг. Та өөртөө анхаарал хандуулвал та л гоё сайхан болно. Бусдад анхаарал хандуулвал та өөрөө гундна гэдэг анхан шатны онол бий. Ард түмэн та нарын хийсэн үйлдэлийг мэдээд дуурах үед тэднийг мартуулах эсвэл илүү том хэрэгээр анхаарлыг нь өөртөө шин яаралтай татах сэдвүүдэд эртнээс бэлдээд асуудал дэгдэх өдрийг хүлээж байх хэрэгтэй. Хэрв анхаарал удаан төвлөрөх юм бол танагийн бүлэглэл хэцүүдэн шүү. Жишээ нь 404 их найд төгрөгтэй холбоотой Бортек, 36 их найдын нүүрсний гэрээ, 100 их найдын зөрүүлж тавьсан төмөр зам зэрэг оюун эрдэн Амундра, амар баясгалан болон бүлэглэлийн бусад хүмүүс хэрэг толгогдох үеэр оюу толгоон гэрээ эсвэл өөр ямар нэгэн эмзэг сэдвүүдийг олон нийтийн сувгаар сэвж анхаарлыг нь өөртөө шин төөрүүлэх хэрэгтэй. Жагсаалтаар орж ирсэн гишүүд болон бусад дэмжигч нар тэр сэдвүүдийг онцгойлон ярьж хэвлэлийн баг гурал, ярилцлага, подкаст зэргийг хийх хэрэгтэй. Хичээл номер 4. Худлыг үнэн болгох технологи. Бидний ухамсар тарих үнэн мөннийг ялгадагч галд ухамсар зөв бурууг ялгадаггүй учраас уурамч хаягнаас чамаагүй пост бичүүлэх хэрэгтэй. Хүн харсан болгондоо итгэдэггүй ч олон харсан зүйлдээ итгэдэг. Үүнийг illusory технологи гэдэг. Жишээ нь сөрөг постны доор амар баясгалан энэ хэрэгт холбогдох хүн биш гэж бичүүлнэ. Аккаунтыг харахад энэ хуурамч аккаунт байна гэд итгэхгүй өнгөрөхч дараагийн постны доор мөн дахиад л амар баясгалан энэ хэрэгт холбоотой хүн биш гэд бичүүлнэ. Тэр үед таны итгэх магадлал 50%-аар нэмэгдэнэ. За тэгээд өнөөхөл жагсаалт болон өөрийн санхүүжүүлж оруулж ирсэн гишүүдээрээ яриулаад л байх хэрэгтэй. Хичээл номер 5. Бүгдийг нь худалдан ав. Ямар ч байгууллага шийдвэр гаргах дунд шат, анхан шат зэргээс үүднэ. Дунд шат цөөн хүнтэй тул тэднийг хулгайн шийдвэрээр олсон мөнгөөрөө базах хэрэгтэй. Тэгэхгүй бол анхан шат дэндүү олон хүнтэй учир худалдаж авах боломжгүй. Жишээ нь ардын намын баг хурлын гишүүдийг өөрийн болгон худалдан авах. Хичээл сонирхолтой бол комент хэсэгт нүүрсчид ба херо технологи зайл гэж бичээрэй. Дараагийн хичээлийг сонгон үзээрэй.